Мэргэжил Цэгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдийг танилцуулж байна. Сургуулийн үнэх боловсролын байгууллагын туслах ажилтан. Бацгаано намайг Сүхбаатарын Ариун Тэврээр би 60 дугаар цэцэрлэгийн туслах багш байна. Би 14 жил ажиллаж байна туслах багш мэргэжлэр. Цэцэрлэгийн туслах багш гэдэг маань хүүхдээ арай илүү илэрхийлэх дотн байдаг болов гэж боддог. Би бас одоо 3-4 жилийн өмнө бас яачлын ангид их ажилладаг. Бас их бяцхан жоохон хөвгөрдөг. Гэнэн цайд хөөхөн тэгэл нэг хүний хайрыг хүлээх гээд хүнд нэг хөөхөн харагдав. Хүнийг ингээд цаанаас ингээд нэг багшийг ингээд нэг хайрыг татам тийм хүүхдийн эвдүүтэй хөөхөн тийм хүүхдийн дотоод ертөнцийг. Надад яг тэр ертөнцийг их таалагддаг хүүхдтэй арц. Болгонтой бас ганцаарч ажиллахдаа дотоод ертөнцлөө нараад энэ хүүхэд ямар яаж ажиллах вэ энэ хүүхдтэй гэж хүүхдтэй өөртөө нь ярилцдаг хүүхдтэй ингэж харилцан ярьц хүүхд маань юм гинэн цайдган юмд их за би энийг буруу хийцэндээ би энийг зөв хийцэндээ гэдгээ нэг мэддэггүй тэгээд сүүлд нэг хөөрхи ингэж энийг багшаа би ингэсэн шүү багшаа би ингээд тоглоомоо ингээ янзлаа тавьсан багшаа би энэ зөвтэй гэж багштайгаа аягүй харилцан ярилцдаг. Ер нь бүхэл бүтэн Монгол иргэнийг бэлтжиж байгаа, Монгол хүнийг бэлтжиж байгаа гэсэн. Энэ хүүхдийг яаж зөв болох вэ? Ирээдүйд 20 жилийн дараа, 30 жилийн дараа ямар хүн болох вэ гэдгийг цэцэрлэгийнхаа насандаа яг тэр төлөвшлийг авсан байх хэрэгтэй байдаг. Тэр нэг хүүхдийг ч гэсэн зөв хүн болгоод, нэг хүүхдийн нэр ч гэсэн, нэг хүн маань ч гэсэн Монгол орондоо хэрэгтэй хүн болгоё гэдэг талаас нь энэ хүүхдүүдтэйгээ ажилладаг. Мэргэжил Цэгийн